Та магадгүй Toyota-гийн он залуу машин сонирхоод гэхдээ зөв талтай өрүүлэлттэй машин сонирхож байгаа гэж бодъё. Тэгэнгүүт яг шууд зүгээр хувь хүний зарж байгаа машин очиод авчихад хэцүү. Шинэ очиод авчих гэхэлэр жоохон мөнгө дутаад байгаа тохиолдолд хэдүүлээ өнөөдөр энэ Toyota Q дээр яг ямархуу машинууд зарагддаг юм байна. Хэр эдлгээтэй юм байна. Toyota Q-гээс авсан машин ямар давуу талтай болох тухай Amplify-гийн влогны булангаараа хамтдаа сонирхцгаая. За Toyota Q дээр байгаа машинуудаа хайлтаас танилцуулчих юм зүг байх гэж бодчих. Q дээр бас энэ Lexus-ийн машинууд бас орж ирд юм билээ Mercer. За тэгэхээр энэхний машин маань болохоор RX 350 2021 оны 21 он дугаар авсан. Гүйлт нь 19768 буюу 20,000 ч гүйг байна. 180 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа юм. Манайх нөгөө RX дээр бас нөгөө эпизод гаргаж ирсэн. Тухайн манай гаргасан нөгөө RX-ийн эпизод ч юм болохоор чинь 3 дугаар үеийн RX байсан шүү дээ. Энэ RX болохоор платформ нь дахиад шинжлэгдсэн, илүү зөөлрсөн шүү нэр. Сониноос дуулах гад илүү гоё болсон гэсэн үг. За тэгээ мөн 570 байна. 330 сая төгрөгийн үнэтэй байгаа маань 2020 онд үйлдвэрлэгдсэн, 20 он дугаар авсан. 70,000 хүрэхгүй гүйлттэй буюу 68,000 гүйлттэй. Тэгсэн мөрчлөө 330 сая гэхэлэр 570 ямар сайн үнэ барьж байгааг бас эндээс харж болохоор. Манай нөгөө 570 дээр ревю хийсэн байгаа. Та хэд үзээгүй байвал үзээрэй. Тухайн оны 570 болон энэ 572 нөгөө явах үедээ платформ болон мотор нь хэвэндээ байгаа. Энийг гол онцлог нь гэх юм бол Хорооп 8 шаталтай болсон. 330 сая гэж шүү. За дараагийн машин болохоор энэ дээр би нэг юм хэлэхгүй болохгүй байна. Toyota Q гэхлээрээ хүмүүс нэг шууд нөгөө ямар ч хамаагүй нэг хүн Toyota-гийн машинаа авчраад хаанаас хамаагүй авсан Land 200 ч юм уу 570 авчраад шууд зарчдаг гэж ойлгодог. Тийм биш. Энэ яг ямар машинууд зарагддаг вэ гэхлээр зөвхөн Toyota-гийн албан ёсны одоо 3 дилерээс авсан машинуудаа авчраад бүх төрлийн үзлэг онцлогоонд нь хамруулад 150 цагийн үзлэг онцлогоо буюу мотор, явах хэд анги, хороп, дотор салон, гадна детейл бүгдэнд нь тэнцсэн тохиолдолд Toyota Q-гээр машинаа борлуулах хэрэгтэй болдог. Гэхдээ та зөвхөн шууд авчраад машинаа тушаагаад зарчна гэсэн үг бол биш. Машины чинь зууслах маягаар цааш нь зарж өгдөг гэсэн үг. Тэгэхээр нэг талаараа Toyota Q дээр зарагдаж байгаа машинууд маань ямар ч асуудалгүй чанартай, баталгаатай машинууд гэж бол ойлгож болно. За энд бол юу вэ шүү дээ. Land 200-ийн GXR дизель V8 гинэ. 61,000 гүйлттэй 18 онд орж ирсэн, 18 онд дугаар авсан 165 сая төгрөгөөр зарагдаж байгаа юм. Тэгэхээр Land 200 дээр манайх ревю хийгээгүй байгаа л да. Гэтэ ер нь цаашдаа хийхээр төлөвлөж байгаа. Угаасаа 200 дээр бол угаасаа нэг тийм зүрхтэй өөлөдөх юм байхгүй. Угаасаа Монголд бол талах шиг зарагддаг. Маш сайн, сэлбэгэн жин тэнтгүй байдаг. Сервис бүх юм нь хангалттай байдаг учраас 200 бол тэгээд ямагт өмнөө сайн барьдаг, маш сайн машин гэж явдаг. Нэг хөөлөдөх юм байхгүй. Хөдөө гадаа бол тэгэл ойлгомжтой шүү дээ. 200 бол тэгэл номер 1 сонголттой Монголд яалтчгүй. За энд GXR Leather гинэ. Савхин судалтай 48,450 км гүйлттэй 50,000 гүйл. 17 оны 18 он дугаар авсан юм байна. Тэгээд 168 сая төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа юм байна. За энэ надад их таалагдаад байна. Энэ V8 200 VX хаа явах вэ? 32,000 гүйлттэй зэрэг. Гэснээ 20 онд орж ирсэн, 20 онд дугаар авсан. Мэдээж үнийн хувьд 255 сая. Гэхдээ ер нь бол V8-ийн хувьд гэхэд ийм баг гүйлттэй цэмбэр эдлгээтэй ямар ч асуудалгүй машин гэж байгааг бодоход бол маш боломжтой үнэтэй гэсэн үг. Ингээ гаднаас нь харахад ч гэсэн эднэр бол ямар ч асуудал яг ганц нэг юм хэрэглээний сим бол байдаг юм билээ. Гэтэ тэр бол нэг асуудал биш. Хамгийн гол нь нөгөө инженерээр сервисээрээ баталгаажсан болохоор ямар ч асуудалгүй тэрнэр бол эргэлзээд байх шаардлагагүй. Хэдүүлээ салоны сонирхыг. Ийш энэ талаар ороод ир. За салоны хувьд бол угаасаа ер нь бол барагтаа эдлэгээ ороогүй гэж харж болохоор л байна. Бүх юм араас үл хэлтвэ. 200-ийн салоны чанар бол ер нь маш сайн хийцтэй байдаг. Ер нь бол 200 дээр бол яг салоны чанар талаасаа дуу орох талаасаа ч гэдэг юм. Тэр тал дээр бол хизээж 200 толгой өгдөг. Маш сайн хийцтэй, маш сайн гарын айдаадаг. Энэ талаараа яалчгүй 200 бол Монголд бол тэргүүлэгч байр суурь бол эзэлдэг л дээ. Салоныг ингээд харах юм бол угаасаа ингээл сүртэй ерөөсөө тийм эдлэгээ орсон шинж бол байхгүй. Бүх юм нь ер нь цэмгэрээрээ. Угаасаа 30 мянган гүйл, 30 хэдэн мянган км гүйлттэй байсан шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр асуудалгүй л гэсэн үг. VX болохоор савхин судалтай болчдөг. Дээд зэрэглэлийн ярьсаар игдэг маш сайн чанартай. Судал санаалагчтай. Опшн бол хангалттай. Нэг 200 дээр бол өөр нэг үүлж гоошлоод яригдах бол угаасаа байхгүй. За дараагийн амжилтлага. За энэ VX хай гинэ 200. Сая таныхтай адилхан гэсэн үг. Бас 41,000 гүйлттэй 19 онд номер авсан. Бас л ялгаагүй жоохон эзэн жоохон тоноглоод урд нүүр мүрээ будаад
гэрэл мэрлэндээ юм хийгээд ободоо ус шилжсэн. Жохон нэмэлтээр юм жижиг фендер мендер тавиад өгсөн байна. Үнийн хувьд болохоор 245 сая VXI юм шүү. VXR гэж байна. 200 VXR 95,000 гүйлттэй 2017 оны 17 онд дугаараа авч зам дээр гарсан 215 сая гэж байна. Тэгэхээр эдгээр бол би нөгөө нэг дугаар дээр ярьж 570-ын дугаар дээр ярьжсэн шүү дээ. Одоо V8 бол үнэ барьнаа. Угаасаа Toyota Lexus 2 V8-ийн үйлдвэрлэлийг зогсоосон учраас яг нэг V8 аваад дарчих хамгийн тохиромжтой үе гэж хэлсэн. Тэгэхээр яалтчгүй л одоо энэ чи яг 100,000 95,000 буюу яг 100,000 шүргсэн гүйлттэй 17 оны 17 онд орж ирсэн мөртлөө үнийн хувьд 215 сая. Тэгэхээр яалтчгүй миний хэлсэн бас төгсөж байгаа үз. Гол нь эдэр ямар ч асуудалгүй. Нөгөө онцлогоо бүх юмдаа орцсон, мотор хорогонд ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол нь нөгөө сервисийн бүх түүх нь байгаа. Тэр тийм үед тосоо солиулсан, тэрийгээ тгий солиулж исэн, тийм сервис авсан гэх мэт бүх түүх нь байгаа учраас мөн осол аварт орж байгаагүй учраас Toyota Q-ийн хувьд одоо машина зүгээр та ирээл нүдэрээ хараад хасаагаал унаа явахад бол ямар ч толгой өвдөхгүй дараа нь асуудал үүсэхгүй л гэсэн үг. За энд GXR Vinch гинэ. GXR Vinch чинь 165 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа юм. 17 оны 17 онд дугаар авсан 69,073 км гүйлттэй. Нэр Q дээр бас нэг юм байгаа. Одоо 7 жилээс дээш насжилттай машиныг авдаггүй гэж. Тэгээд 100,000-аас доош гүйлттэй байх хэрэгтэй. 100,000-аас дээш байх юм бол бас авдаггүй. Тэгэхээр ерөнхийдөө дандаа он нь бол 10 жил болоогүй дандаа 7 жилээс бага болон 100,000 км-ээс бага гүйлттэй машинуудыг Toyota Q-гээр борлуулдаг гэсэн үг. Тэгээ энэ Q-ийн өдрүүд дээр энэ бүх банк бусууд ирсэн байгаа. Мөн дилерүүдийн төлөөлөгчд маань аль биесээр ирсэн байна. Мөн банк бусуудынхан ирсэн байна. Та хэрвээ энд ирэх юм бол банк бус дээр очиж банкод зээлээ шийдүүлээд болохоор шууд машина авал мэдээж зээлээр авах бол бүрэн боломж болцоотой байгаа. За тэгээ эндээс харъя. Энд нэг 300 байна. Ганц 300 шүү. 300-гийн хувьд за TL 300 VX diesel гинэ 71,000 гүйлттэй 22 он дугаараа авсан 235 сая төгрөгөөр зарагдаж байгаа. Ингээд ерөөд нь хальтал харуулчих. Угаасаа би баталгаатай, чанартай, найдвартай машинууд зарж байгаа учраас нэг зарагдчих байгаа учраас нэг олон долоо юм яриадах шаардлагагүй байх гэж бодож байна. За 76 бас байна. Энэ 76-ыг харуулчих тий. Энэ юу наа? Энэ зарагдсан юм байна л да. Энэ зарагдсан юм шүү тий. Юм аваа хийсэн шүү дээ. Тийм юм да. За энэ дээр нэг RAV4 байна. Улаан өнгөтэй. 22 онд үйлдвэрлэгдсэн 22 он дугаараа авсан 5665 км гүйлттэй 95 сая төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа. RAV4-ийн нөгөө манайх эпизод хийцэн байгаа шүү дээ. RAV4 тухай сонирхч ивэл тэр эпизодыг үзээрэй. Ерөнхийд нь ямар өөрчлөлт шинжилгээ гарсныг бүгдийг нь бол ярьсан байгаа. Prado 150 TXL 18,000 гүйлттэй 22 оны 23 он дугаараа авсан 152 сая төгрөгийн үнээр зарагдаж байгаа. За Prado-гийн доторхын нэг харчих. Гадна тал дээр бол угаасаа өвлөдөх юм хараас шин байхгүй. Манайх нөгөө нэг Daily Drive-ийн хамгийн ихний бишээ 2 дахь эпизод дээр чинь Prado-гийн тухай нэг ярьжсэн. Тэр бол яг уу жоохон товчхон дурдаал өнгөрчээсэн л да. За энэ ингээ угаасаа салууныг харахад бол мэдээж юм чи одоо баг шинээрээ шахал. Тэгээ Toyota-гийн гол нь энэ 200 Prado-гийн салон бол үнэхээр маш сайн чанартай хийгддэг учраас баг ямар ч хэдлэгээ ордгоо. Тэр нь үнэхээр урамтай байдаг. Тэгээ гол нь угаасаа үнэ маш сайн барьдгийн шалтгаан тэгэл юм л дээ. Ялчгүй чанар бас дахин чанар. За Granvia гэж байна. Одоо эн чинь нөгөө Hyundai илүү люкс 5 тухтай болгосон хувилбар гэж явдаг. Энэ үн байхгүй штэ зарагдсан шүү. Тийм байна л та. За энд нэг жинхэнэ ажлын машин нөгөө Hyundai зогсож байна. High Ace л дээ бид нөгөө Hyundai гэдэг дуудаа сурцсан байдаг штэ. 17 оны 17 он дугаар авсан 55,000 гүйлттэй 77 сая. За дараагийнх нь болохоор Granvia. За Granvia ч болохоор Hyundai одоо High Ace-ийн илүү гэр бүлийн болгож одоо люкс хувилбар гэсэн үг. Илүү 5 тухтай жинхэнэ нөгөө зорчигчдод зориулсан хувилбар. 2021 онд үйлдвэрлэгдсэн 22 он дугаар авсан 23,343 гүйлттэй 150 сая төгрөгийн үнэтэй. За доторхын бас сонирхол бол зүгээр баг. За нэлээд өндөр суудалтай одоо Alphard шиг л да. Гэтэ яг Alphard-аас арай өөр. Мэдээж салооны хувьд бол эдлэгээ маш багтай. Гэхдээ баг ер нь бол шинээрэл байна л да. Энэ дээр харахад бол ямар ч эдлэгээ орсон юм алга. Энэ Archak-ын дээр хүртэл эдлэгээ орсон юм алга. Хаас торомсны педал бол ямар ч асуудалгүй. За тэгээд угаасаа энэ дээр бол баг тусгаалan ерөнхийдөө ревью хийх ёстой машинуудын нэг бол мөн л дээ. Дараа боломж нь гарвал хий гэж бол бодож байна. Өнөө ийм юу суудлуудтай юм байна.
Одоо жинхэнэ нөгөө яг үргэлж бол биш яг юм тансаг 5 дахын зориулттай болохоор хүний бүрний тусдаа суудаг гэсэн үг. Энэ бол угаасаа займаа бол маш томтой. Маш зөөлөн 5 тухтай явдалтай яг гэр бүлэрээ зорчход бол маш гоё гэсэн. Товчхон танилцуулахад ч та. Моторын хувьд бол 3500 V6, 6 шидэлт автомат, бензин. Тэгэхээр үндсэндээ бол Toyota Q дээр орж ирсэн машинууд бол бүх төрлийн онцлогоогоо бол аль хэдийн хийлгсэн. Мотор хороб явах үед ингэнээр асуудалгүй, салон молооны эдлэгээ маш цэвэрхэн, гадна кузов өвн будаг байхгүй, хамгийн гол нь осол аварт ороогүй, усанд живээгүй, баталгаатай, найдвартай машинуудыг Toyota Q худалдаж борлуулдаг гэсэн үг. Тэгэхээр Toyota Q дээр орж ирсэн машиныг бол эргэлзэлгүй худалдаж аваад сонгож унах бол бүрэн боломжтой. Тэгэхээр машины тал дээр бол ямар санаа зовх зүйл байхгүй юм байна. Мөн та өөрийн чинь машин 7 жилээс хэтрээгүй 100,000-аас доошо гүйлттэй байх юм бол та өөр гол нь албан ёсны дилерээс авсан тохиолдолд шүү дээ. Албан ёсны дилерээс авсан тохиолдолд мөн нөгөө хоёр шалгуурыг хангаж ивэл миний машин Toyota Q-гээр зарагдах боломжтой байна уу, үгүй байна уу гэдэг бүх тестийг хийлгэсний дараагаар та машинаа зуушлуулах зорилготойгоор Toyota Q-д үлдээж болж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн дугаар Toyota Q-гийн тухай болон Q дээр ямар машин танилцуулагдж байгаа тухай танилцууллаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.